so. When you were 11, what did you think you would be doing now? Бидний өнгөрсөнд үлдсэн дурсамж ямар сэтгэл мэдрэмжийг үлдээсэн ч бай, яг л хагархаа шилний хилтерхий мэт хэсэг хэсгээрээ энэ тэнд эмх замраагүй юм шиг хэрнээ нэгэн бүхэл мэт. Жишээ нь хүүхэд насныхаа дурсамжийг санах гээд үзье л дээ. Киноны үйл явдал шиг эсвэл үргэлжлсэн үгийн зохиол шиг эхнээсээ дуустал сандаггүй. Шилний хилтерхий мэт сэтгэл үлдсэн хэсэг үйл явдлууд л толгойд буудаг. Харин тэрхүү дурсамж бидний хэн болохыг, мөн бидний туулсан амьдралыг тодорхойлдог. Тэгвэл кинод дэлгэцэнд бидний толгой доторх бүдэг хэрнээ тод үлдсэн дурсамжийг хамгийн бодитоор харуулсан кино бол 2022 онд нээлттэй хийсэн After Sun. Киноны зохиолыг бичиж найруулсан Шарлотт Уэлсийн хамгийн анхны бүрийн хэмжээний кино нь After Sun байсан бөгөөд кино шүүмжлэгчдээс түүний сонирхолтой найруулга, зураг авалт, эвлүүлгийн шийдэл нэхэх магтаалыг хүртсэн юм. Үүн дээр нэмээд киноны дууны сонголтууд мөн гол хоёр дүрийн жүжиглэлтийг магтахгүй байхын аргагүй. Киноны үндсэн үйл явдал залуухан аав болох Калум түүний 11 настай охин Софи нарын зуны амралтаараа Турк явж буй аяллаа тухай гардаг. Эхлэл хэсгээс л хуучны VHS камерны чимээ болон Софигийн ааваасаа асуулт асууж буй бичлэгээр эхэлнэ. Харин бичлэгийг пауз хийх үед хэн нэгний дүрс дэлгэцэнд ойж харагдах ба үзэж буй нэгэн тэрхүү цаг хугацаанд иргэн очиж ямар нэгэн зүйлийг ирэн хайж буй мэт. Харин үүний дараа Софи аавтайгаа салахс гүйцэтгэж буй бичлэг болон гэрэл анивчих клубт насан турш Софи гарснаар үндсэн үйл явдал руу шилждэг. Калум бол 30 настай залуухан аав. Харин Софи киноны эхлэлд 10 настай бүхнийг гэгээлгээр харах охин ба аяллаа үеэр 11 нас хүрдэг. Калум жүнээс 2 хоногийн дараа 31 нас хүрнэ. Аав нь хэтэрхий залуухан учраас хүмүүс тэднийг ах дүүс гэж хүртэл андуурдаг. So what's your sister's name? Sophie. Oh, nice. I'm her dad though actually. Sorry mate, I just thought That's okay. Найруулагч Шарлотт Уэлс ч өөрийн гэр бүлийн зурган дээрх аав нь түүний насн дээр маш залуухан харагдаж байсан учраас энэхүү санааг олсон гэдэг. I think it was like first inspired by honestly just flipping through old family photographs, you know. Харин аав охин хоёрын аялал үргэлжлэхийн хэрээр Калум Софигийн ээжээс салсан гэдгийг олж мэднэ. Харин Калум охинтойгоо өнгөрөх энэхүү аялалдаа хамгийн сайн аав нь байж аав охин хоёрын хайр хүргэм бас сэтгэл хөдлөсөн динамик харилцааг харуулдаг. Харин эцэст нь тэдний аялал өндөрлөж Софи гэрлүүгээ буцан аав нь түүнтэй салахаас гүйцэтгэж буй дүрс болон насан турсан Софи буудан дээрээ бичлэгийг үзэн өөрийн ихлүүлсэн эрэл хайгуултаа хариулт олсон мэтээр төгсдөг. Магадгүй зарим үзэгчдэд энэхүү кино тодорхой өрнөлгээд байх зүйлгүй, удаан хэмнэлтэд санагдаж магадгүй юм. Гэхдээ энэ нь өөрөө киноны зорилго мэт. Бидний амьдрал үнэхээр кино зохиол шиг байдаг гэж үү? Тэр тусмаа өнгөрсөнд үлдсэн дурсамж. Кино бүхэлдээ Софигийн хилтерхий дурсамжууд, түүнийг нь холбох VHS дүрс, мөн түүний төсөөллөөс бүрддэг. Туршид буудлын буудхан өрөө, нойлын өрөөнд сонссон танихгүй хүмүүсийн яриа, аавтайгаа хамт усан сэлэх гэх мэт. Кинонд энэ бүгдийг нэгтгэж, Софи өөртөө болон үзэгчдэд хариултыг өгдөг. I think it's nice that we share the same sky. Even though we're not actually in the same place and we're not actually together, we kind of are in a way, you know? Like, we're both underneath the same sky, so kind of together. Софигийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Франки Корио өөрийгөө ямар мундаг, төрөлхийн авьяастай жүжигчин бэ гэдгээ батлан харуулсан. Калумын дүрийг бүтээсэн Пол Мескалтай киноны сетнээс гадуур цагийг хамтдаа өнгөрөөж, тэдний харилцаа илүү дотносож, кинонд аав охин хоёрын дүрийг бүтээхэд илүү үнэмшилтэй болгосон. But hey guys, welcome back. Are you holding the thing? Because if I let go, are you going to drop it? Хүүхэд наснд бүх зүйл гэгээлэг, өнгөлөг мэт боловч эргэн тойрондоо болж буй зарим зүйлсийг бүрэн дүрэн ойлгож чаддаггүй нь харамсалтай. Аливааг ойлгох насанд хүрсэн хойноо хожуу ухаарах нь бүр ч харамсалтай. Аяллаа турш Софигийн хувьд гэгээлэг, зугаатай мэт боловч охин 11 нас хүрснээр тухайн үед юу болоод буйг бүрэн дүрэн ойлгохгүй ч баг багаар мэдэрч эхэлдэг. Аав нь яагаад түүнд бие хамгаалах талаар зааж өгöd байгааг, усан цэлд сурах нь яагаад чухал гэдгийг Софи тухайн төдийлөн сайн ойлгодоггүй. Margaret, so it suits me. Same. I still can't dive. Тэд хамтдаа шумбалт хийж байхад Софи маска усны гүнд унахад аав нь сэтгэл дундуур үлддэг. Үүнийг Софи аавынхаа царайнаас хараад л ойлгодог. Учир нь тэрхүү маск маш үнэтэй. Энэ үеэс Софи аавынхаа мэдрээд буй зүйл, сэтгэл зүйн ямархуу байгааг баг багаар мэдэрч эхэлдэг. That's okay, darling.
It's fine, I'm just a little tired today, that's all. Харин Софи 11 нас хүрэхэд эргэн тойрны арай илүү ихээр ойлгож эхэлдэг. Аавынх нь 11 насны төрсөн өдрийн дурсамж, яагаад өсөж төрсөн газараа эргэж очдоггүйг, хин нэгнийг шохорхох, сэтгэл гутралын талаар баг-багаар ойлгоно. Don't you ever feel like you've just done a whole amazing day and then you come home and feel tired and down and feels like your bones don't work, they're just tired and everything is tired, like you're sinking. I don't know, it's weird. Гэсэн хэдий Софи ердөө 11 настай учраас тэрхүү зүйлсийг мэдрэгч бүрэн ойлгож чаддаггүй. Эхэндээ Калум яагаад тайчи хийгээд байгааг ойлголгүй, нинжаны хачин хөдөлгөөн хийж байна гэж ээжтэйгээ ярих бол Oh my god, he's doing some real slow motion ninja moves. Why is he so weird sometimes? аяллийн төсвөл ирэх үед аавыгаа дүүрэн хөдөлж байгаагаас нь түүнийг тодорхой хэмжээнд ойлголттой болсныг илтгэнэ. Тэдний аялал зугаатай, гунигтай гээд олон мэдрэмжүүдийг өгсөн ч Софид үлдсэн хамгийн чухал дурсамж бол аав нь. Тийм ч учраас насан турш Софи тэрхүү аяллаа бичлэгүүдэд эргүүлэн үзэж, толгойд нь үлдсэн дурсамжуудтайгаа холбон тухайн үед юу болж байсныг хожуу ойлгодог. Харин Калумыг бид киноны эхлэлд охинтойгоо аялалд явж буй ингээл нэг залуухан аав гэж ойлгодог. Гэвч үйл явдал явахын хэрээр түүний санхүүгийн хувьд тааруу, сэтгэл зүйн гүн хямралтай гэдгийг ойлгодог. Охинтойгоо шомболт хийх үеэр нутгийн залуутай ярилцах яриад энэ бүхнийг тодорхой болгоно. I can't see myself before it, to be honest. Surprised I made it to 30. Түүнтэй танилцсан залуу бол Калумаас эрс. Өмнө нь зөндөө аялдаг байсан ч гэрээ хамгийн их сандаг. Харин Калум төрсэн газартаа байх эсгүй юм шигээр өөрийгөө мэдэрдэг. Never felt like I really did belong there. Киноны төгсгөлд Калумд яг юу тохиолдсон талаар тодорхой зүйл гардаггүй. Тэр нь ч зөв шийдэл байсан. Харин тэрхүү аялал Софигийн хувьд, Калумын хувьд ч аль альных нь хамтдаа өнгөрүүлсэн сүүлийн дурсамж байсан гэдэг нь тодорхой. Тэрхүү аяллыг Калум охинтойгоо хамгийн сүүлийн удаа хамтдаа байхаар төлөвлөсөн. Тийм ч учраас охиндоо бүх сайхан дурсамжийг үлдээхийн тулд өөрийн сэтгэл зүйн хямрал, дотоод зөрчлөө нуу, сайн аавын багийг зүүж түрх дэх 7 хоногийг өнгөрөөсөн. Гэхдээ аяллаа эхний өдрөөс л түүнийг ямар нэгэн асуудалтай гэдгийг үзэгчдэд ойлгуулдаг. Буудлын өрөөндөө орж охиноо унтуусны дараа тагтан дээр гарч тамхи татах Калум. Тагтан дээр гарч тамхи татангаа хийх хамгийн дуртай зүйл болох бүжиглэж буй хэсгээс бүхнээс ангижирч бага тайлан хүнд хэцүү зүйлээсээ төрж болов сатарч байгаа мэт. Хөдөлгөхийг хүсэхгүй байгаа ч охинтойгоо зүг заавал ямар нэгэн зүйл хийх гэж оролдох. Ягаад ч 45 сая лирагийн үнэтэй Турк хивсийг худалдан авах. Энэ бүхэн охиндоо үлдээх гэсэн түүний дурсамж. Хожим тэрхүү хивсийг насан турш Софи унтлагын өрөөндөө тавьсан байдаг шүү дээ. Үндэ тэр хивсэнд аль алинд дурсандаа биш. Калум охиндоо сүүлийн удаа ямар нэгэн зүйлийг үлдээх гэсэндээ л тэр. Харин Софигийн төрсөн өдрөөр охин наавтайгаа хамт караоке дуулахаар бүртгүүлсэн ч Калум тэр бүх багаа тайлан жинхэнэ төрхөө ил болгодог. Софи тайзан дээр ганцаар гарч аав руугаа байн харж дуулах тэрхүү сцен хүн бүрийн сэтгэлийг өвтгсөн нь гарцаагүй. Софи ч үнэ дээр аав дуурлаж гомдсон ч маргааш нь түүнийг уучилдаг. I'm so sorry, Sophie. Yesterday was... Fine, no big deal. No, it's a big deal. Киноны хамгийн ухаалаг бас үзэсгэлэнтэй сцен бол Софи гэрэлтэй өнгөлөг өрөөндөө сууж байх бол Калум ханны цанд харанхуй хөт өнгөтэй угаалгын өрөөнд гарын гипсээ тайлж буй сцен. Софи аав ээж хоёрын харилцааны талаар сонирхон асууж, Калум харин гипсээ хажиж байгаад гараа санамсаргүй зүснэ. Харин Калум цусн гойжиж байхад ямар ч санаа зовсон зүйлгүй, аль хэдийн өгөхөд бэлэн байгаа мэтэр гарна. Тэрээр Софигоос уншиж буй номынхын талаар асуухад нөгөө талд суух охин нь уншаад сайн ойлгохгүй байгаагаа хэлнэ. How are you getting on with the book? Enjoying it? Yeah, it's a bit hard to understand though. Энэхүү сценээс Софи гэрэл гэгээтэй өнгөлөг орчинд байгаач харанхуй дундах аавыгаа бүрэн гүйцэд ойлгохгүй байгааг, харин Калум харанхуй дунд живж байгааг ойлгуулдаг. Бүр аяллаа сүүлийн өдөр тэд бие шавардаж буй сценд Клеопатрагийн амиа оролтын талаар охин ярихад Калумын гаргаж буй нүрийн урьлаас түүний бүх төлөвлөгөөг ойлгож болохоор. Киноны төгсгөл тэдний аялал дуусч аав охин хоёр ад жаргалтайгаар хамтдаа бүжиглэж Софи ч энэ түүний аавтайгаа өнгөрүүлсэн сүүлчийн мөч мөн сүүлчийн бүжиг гэдгийг мэдэхгүй хамгийн чангаараа түүнийг тэрвэрэн хамтдаа бүжиглэнэ. Калум Софи хоёр салахаас гүйцэтгэж насан турш Софи тэрхүү бичлэгээ үзэж дуусган хожимдсан ч гэсэн тэр үеийг дахин нэг санаж сэтгэл готролд идэгдсэн аавынхын талаар бүхнийг ойлгоно. Өөрөөр олон жилийн өмнө алдсан зүйлээ эцэст нь хүлээн зөвшөөрнө.
Харин Калум бичлэгээ дуусган киноны дундуур хидэд гарсан гэрэл амжих харанхуй руу явмааддаг. Софи яагаад одоол бүхнийг ойлгож байгаа нь өөрөө аавынхаа насанд очиж мөн адил хүүхэдтэй болсон учраас. Хэрвээ та After Sun киног үзсэн бол мөн энэхүү бичлэгийг энэ хүртэл үзсэн бол таны эцэг их хамгийн сайнараа хичээж байгааг эсвэл хамгийн сайнараа хичээж байсан шүү гэдгийг санаарай. Эсвэл та өөрөө эцэг их бол хамгийн сайнараа хичээж хамгийн аз жаргалтай гэгээлгэр дурсагдахыг хичээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая. It's a really happy film. Break tissues because it's like so happy that it makes you want to cry.